дампуурлаа зарлаа тэгээ болсон. Хамгийн сүүлд одоо SP Falcons клуб маань бол оролцож чадахгүй гэж цаашаа болсон. Тэгээд хөлбөмбөгийн холбоо маш их тэр бом төгрөгний өрөнд орсон. Одоо бүр хувь хүнд зүртөө байх жишээ нэг ийм байдалд хүрж байгаа. Шгшээ 2 жилийн хугацаанд цуглуулт буюу ямар нэгэн тоглолт бэлтгэл хамрагдаагүй явж байна. Тэгвэл бол яагаад биднээс одоо тэгээд тэр олон тэр бом төгрөгний өрөнд орцсон яваад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Тэр ямар ч асуудалгүй л гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Хайсемын сурвалжлах баг та бүхэндээ Монголын хамгийн баян холбоо гэх тодтолтой хөлбөмбөгийн холбооны асуудлын хүрээнд Монгол Улсын эрхтэйчүүдийн шгшээгийн ахлагч Цэнд Аюуштай ярилцахад бэлэн болсон байна. За хөлбөмбөгийн холбоо бол 3 сарын 7-нд эхлэх хуваартай байсан. Тэгтээ одоо өнөөдөр бол 4-р сарын 7-ны өдөр болж шүү дээ. Одоо ингээд сар гараа хойшлцсан байна. За ер нь яагаад дээдлийг эхлэхгүй байгаад байна? Гэхдээ яг одоо Монголын хөлбөмбөгийн холбооны дээдлэгч одоо ингээд өөр системээр болоод ерөнхийдөө 3-4 жилийн өрөг үзэж байна. Одоо нэг 3 тойрог явдаг системтэй. Тэгээ эхний тойрог маань бол өнгөрсөн жил болоод өнгөрцөн. За 2-р тойрог маань энэ оны 26 оны 3 сарын 7-нд эхлэнэ гэсэн товтой. Одоо ингээд энэ лигийн бүх юуч бүтэн жилээр нь ингээд товын гаргацдаг. За эхний дөрөв тэдэн дуусна, 2-р дөрөв тэднээс эхлээд тэдэн дуусна гэд яг тэр хуваарийн дагуу бол 3 сарын 7-нд эхлэх байсан. За тэгээ ямар шалтгааны улмаас энэ бүүмэд одоо өнөөдрийг хүртэл одоо эхлээгүй сар бүтэн яг нэг сар хойшлцсон явж байна. Одоо тэгээ бүр яг хизээ эхлэх нь ч бас одоо тодорхой бусал байгаад байна. Тэгээд лигийн багууд нь мэдээж бас лигээ хүлээгээд юуны тулд одоо хөлбөмбөгчтэй байлаа. Дээдлэх тоглохын төлөө. Тэгээд тэрийг ганц тэмцээнэ хүлээгээд лигийн багууд маань бол бүгд л бэлтгэлтэй гарцсан. Бэлтгэлээ хийгээл яваад байна. Тэгтээ гол нь эхлэх тов нь бол одоогоор тодорхой болоогүй л байгаад. Өнгөрсөн 2 улирлын авраг SP Falcons клуб маань энэ жил лиг цаашд өрсөлдөх боломжгүйгээ зарлаад одоо лиг маань 9 багтаа болчиход байгаа. Falcons клуб маань одоо 1-р тойрогт бол тоглолтуудаа хийсэн байгаа. Тэгээд тэр тоглолтууд хийсэн оноо гол тэр тоглолтуудыг ер нь яг яах юм, ямар системээр цаашаа үргэлжлэх юм. Одоо энэ бүгд бас дээдлэгийн хүрээнд бол бүгд л тодорхой бос байна. Хөлбөмбөгийн холбоо бол одоо бас FIFA-гаас олон улсын хөлбөмбөгийн холбооноос, Азийн хөлбөмбөгийн холбооноос нэлээд өндөр санхүүжилт авдаг гэсэн тоо баримтууд байдаг. Холбооны зүгээс энэ багуудад ямар нэгэн санхүүжилт өгдөг үү? Эсвэл одоо тэр багууд зөвхөн хувийн хвшлээс санхүүжилттэй багийнхаа тамирчтай өгөх цалин цавгаа басууж гин үү? За би яг нэг яг тамирчны үүднээс одоо өөрийнхөө мэдж байгаа хүрээнээс хариулах юм бол одоо яг дээдлэгийн багууд лицензний мөнгө гэж олгодог байсан. Лицензийг ямар шалтгаанаар тэр клубд одоо лицензний мөнгө гэж олгодог вэ гэхээр дээдлэгийн баг маань доороо ингээд насны багтаа байх ёстой тийм ээ. За ингээд талбай хэрэгсэлтэй байх ёстой. Ингээд энэ ингээд маш олон бүрдүүлэх тийм нөхцлүүд байдаг. Тэр эднээсийг бүрдүүлсэн тохиолдолд лиценз хангана гэж үзнэ. Лиценз хангасан клуб маань жилдээ миний мэдхийн бараг 40 сая төгрөг нөө. Тийм мөнгөнд тусламжийг хөлбөмбөгийн холбооноос олно авдаг байсан. Тэгээ энэ жил сүүлийн 2 жил бол авсангүй. Өгөөгүй. Сүүлдээ цаашдаа бол бүр тийм байхгүй болно гэсэн тийм бол сонсогдсон. Бусдаар бол ямар нэгэн мөнгөнд тусламж үзүүлж байгаа тохиолдлыг бол би бол сайн мэдэхгүй байна, санахгүй байна. Тэгэхээр яг одоо дээдлэгийн клубүүд бол жинхэнэ нөгөө бидний ах нараас амд амтсан яриа байдаг шиг нөгөө хөлбөмбөгт хайртай нүлдэнэ гэдэг шиг л яг одоо энэ багийн эзэдүүд маань одоо ингээл цаашаа яг бор зүрхээр тийм ээ компанийнхаа мөнгнөөсөө хувийн хвшлийнхаа мөнгнөөсөө за тэгээд одоо манай хөлбөмбөг маань одоо сүүлийн 2 жил бол айгүй хэцүү байдалтай байна шүү дээ. Тэгээд ийм хэцүү байдалтай байгаа нөхцөлд бол ямар нэгэн спонсор байгууллага бол ийм эдгчээр орохоос бол эрс татгалзаж байна. Тэгэхээр одоо лигийн багийн эзэдүүд маань маш хүнд тамирчтай л адилхан бас маш хүнд нөхцөл байдал байгаа. Энэ шалтгаанаас одоо ингээд 2-3 клуб маань татан богцлаа шүү дээ. Бүгд л лигийн авраг авч исэн клубүүд тэр клубүүд нь хамгийн сонирхолтой нэг юм бол зүгээр нэг дундаж баг биш. Бүгд лигийн авраг авч исэн багууд бүгд л одоо дампуурлаа зарлаа тэгээ болсон. Хамгийн сүүлд одоо SP Falcons клуб маань бол оролцож чадахгүй гэж цаашаа болсон. Энэний өмнө маань лиг эхлэх юм одоо Монголын хамгийн олон төрөйтэй эрчим клуб тийм ээ. Эрчим клуб маань бас лиг эхлэх юм манайх оролт цаашаа үргэлжлүүлэх боломжгүй гэд одоо 25-аас 26 оны лигт бол ингээд 2 баг гэж цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болол гараа авчлаа. Сонирхчдын хувьд бас нэг асуултын тэмдэг байдаг зүйл бол үеийн ерөнхийлөгч нар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нар заавалчгүй тийм улс төрийн нөлөө өгөх юм байдаг те. Одоо жишээлбэл өнөөдрийн байгаа ерөнхийлөгчийн хувьд бол улсын хурлын гишүүн басан ананд онцлогдсон байна. Тэгвэл яагаад ер нь ийм улс төрийн нөлөөтэй хүмүүс энэ хөлбөмбөгийн холбоон дээр томилогдоод те сонгогдоод байгаа юм бэ? Нодны үдэд яг хөлбөмбөгийн ерөнхийлөгчийн сонгуул болоод нэлээд бас асуудлыг дагуулсан шүү дээ. Маш олон жил ерөнхийлөгч байсан гамболд. Тэгээд тэр хүн эрхмийг бол одоо хүнийг бол одоо сандал ширээнээс нь буулгаад дараагийн ерөнхийлөгч буюу одоогийн улсын хурлын гишүүн Ганбаатар гэдэг хүнийг бол томилж тавьж исэн түүхтэй байдаг. Тэгээд тэр хүн бонд бол итгэж исэн.
За одоо ямар ч шинэ хүн орж ирсэн одоо нэг өмнөх экс ерөнхийлөгчөөс бол хамаагүй дээр ажиллах болов уу гэж бодож ирсэн. Одоо эхний 1-2 жил Шгшөөгийн тамирчин хүний хувьд Шгшөөгийн хувьд одоо дээдлэгийн хүрээнд ч гэдэг юм уу ер нь л өөрчлөлтүүд бол авчирж ирсэн. 1-2 жилийн хүн. Харин энэ хүн цаашаа энэ судалтаа удах тусмаа маш хитэн хүнд нөхцөл байдалд хүрээ сүүлийн сандал ширээг өгөхөөс өмнө сүүлийн 1-2 жил бол бүр айгүй хэцүү байдал байжгаад тэгээ сандал ширээг одоо өгсөн. Дараагийн ерөнхийлөгч маань одоо Celebrity компани захирал одоо болд гэж хүн авсан. За болд гэдэг хүний хувьд одоо энэ бүх хөлбөмбөгийн дампуурал тийм ээ одоо энэ хэрүүл маргаан яг энэ үед айгүй их өндөр газрыг авч хэрүүл тэмцэл бол эхэлсэн. Тэгээд хөлбөмбөгийн холбоо маш их тэрбум төгрөгийн өрөнд орсон. Одоо бүр хувь хүнд зүртэй байх жишээ нэг ийм байдалд хүрж байгаа байхгүй. Бүхэл өдөр хөлбөмбөгийн холбоо Монголын хамгийн мөнгөтэй холбоо гэж яригддаг холбоо нь сүүлдээ бүр хувийн бизнес эхэлдэг хүнд зүртэй байх жишээ нэ. Тэгээд ийм л тактикаа тулсан. Тэгээд одоо анд оз гэдэг хүн бас улсын хурлын гишүүн байсан хүн те. Одоо биднес одоо монголчуудаа яриад анд оз гэдэг хүнийг мэдэн штэ. Тэгээд тэр хүн одоо аваад одоо бүтэн дахиад биднесийн тэмцчихсэн нэг тэмцлийг одоо эс даваад гэдэг юм те. Одоо нэг жил бол ямар ч нэг жилийн нүрийг үзчихлээ. Тэгээ дараа жил бол Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэгээ тэр үеэр одоо яах юм байгаа дахиад шинэ ерөнхийлөгч гарах юм уу? Энэ хүн эсвэл дахиад 4 жил улирч Монголын хөлбөмбөгийн холбоог авч явах юм уу? Өстө айгүй хэцүү л байгаад. Одоо ингэ жил болчихлоо шүү дээ сонгуулиуд. Энэ хугацаанд ер нь юу хийв? Анд азар ерөнхийлөгч. За яг хөлбөмбөгийн холбооны ажилчдын одоо тэгээд өөрсдийнх нь одоо лигийн багуудаа тавьж байгаа тайлбарууд их юм бол яг өрнөөсөө даралцж байгаа л гэж тавьж байгаа. Тэгээд яг үнэхээр бодит бас даралцж исэн тийм баримтуудыг бас үзүүлж исэн. Гэхдээ бол дараад бол дуусчаагүй. Тэгээд мэдээж өмнөх өрн маань өөр асар их мөнгөний тоо шүү тийм ээ. Бас нэг 7-8 тэрбум 10 тэрбум гэдэг чинь бол бас дийлжгүй их мөнгө. Тэгээд энийг гол нь зөвхөн санхүүжилт Азийн хөлбөмбөгийн холбоо, дэлхийн хөлбөмбөгийн холбооноос авсан мөнгөөрөө бас дарчиж болохгүй. Тэгэхээр энийг одоо ямар нэгэн зөв үйл ажиллагаатай явуулж иж тийм ээ одоо маркетингээс ч гэдэг юм уу одоо ямар нэгэн компаниудтай ажилдаг. За тэгээд одоо өөр бусад ийм ажлынхаа хөдөлмөрөөр л дарах ёстой мөнгө. Тэр Азийн хөлбөмбөгийн холбооноос дэлхийн хөлбөмбөгийн холбоос өгж байгаа санхүүжилт гэдэг бол ерөөсөө Монголын хөлбөмбөгийн холбооныг хөгжөөч зөв үйл ажиллагаа явуулаач энэ ч одоо энэ төсөн мөнгө төрөг өгөө энэ мөнгийг тэр зөвлөлд зарцуулаа л гэсэн мөнгө байхгүй юу. Шгшөөг 2 жил бэлтгэл хийсэнгүй гэж ярьж байна те. Хамгийн сүүлд ер нь Шгшөөг ямар тэмцээнд ороо хизээ бэлтгэл хийв? Хамгийн сүүлд чинь биднес дэлхийн аврал хүртэлцэн шатны тоглолт хийсэн санагдчих шүү. Одоо мартсан байна шүү дээ. Бүр тийм хэмжээнд л хүрсэн байна. Тэгээд ямар ч Шгшөөг 2 жилийн хугацаанд цуглуулт буюу ямар нэгэн тоглолт бэлтгэл хамрагдаагүй явж байна. Одоо Шгшөөгийн одоо ямар бүрэлдэхүүнтэй байгаа чинь одоо тэгээд ямар стаф хариуцж явах юм ямар менежертэй байгаа ямар хүний удирдлагын дээр явах юм бүгд бас тодорхойгүй л байгаа. Тэгээд уул нь бол оны өмнө асуухад бол энэ 3 сарын FIFA-д одоо өнөөдрөөс одоо 7 хоногийн өмнө биднээс олно Шгшөөгийн нөхөрсөг FIFA-д тоглолтуудаа бол хийгээд явах байсан. Тэгээд тэр өдрүүд хийн гэж биднээс хэлж байсан. Тэгээд одоо бас хийгдэхгүй бас тэгээ хойшлцоо. Одоо тэгээ 6 сард бас FIFA-д тоглолтууд байгаа. Тэр үеэр бас Шгшөөг манд цуглаж бэлтгэлээ хийж тоглолтод оролцох нь үгүй юу бас л ямар ч мэдээлэлгүй л байгаа. FIFA-гаас бол жилд 1.2 сая Америк доллар авдаг гэсэн мэдээлэл байна. Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган доллар жил бүр. Тэнгүүт энэ мөнгөнд өнгө Монголын хөлбөмбөгийн холбоонд өгчхөд ямар нэгэн хяналт одоо олон улсын албаноос тавьдсан болов мэдээж байдаг л да. Энэ чинь аудит одоо тэгээд нөгөө нэг түрүүний хэлсэн нөгөө нэг төсөлтэй энэ нөгөө төсөлд мөнгө гаргаад өгсөн хүмүүс чинь явцдаа танилцсан шүү дээ. Одоо энэ зарахын нөгөө төслөөрөө авсан мөнгөөрөө хийж гин үү нөгөө нэг ажилчин хэдэн өвтэй бэлэн болсон уу гэдэл мэдээж цаанаас хяналт тавина. Тэрийг одоо яаж зохицуулж болдгийг мэдэхгүй del ямар ч гэсэн тэр мөнгө алга болол өөрөнд ороод байгаа шүү дээ. Тэгээд сая бас нөгөө нэг биднес чинь нөгөө дөрөв жил бас янз бүрийн бослогол гаргасан. Тэгээд тэрэндээ бас хөндлөгийн аудит тэгэл хүмүүс ороод энэ ямар ч асуудалгүй байна гэж үгэнсэн байгаа байхгүй. Тэгэхээр айгуу сони ямар асуудалгүй бол яагаад биднес одоо тэгээд тэр олон тэр бомд өргөний өрөнд орцсон яваад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Тэгээд ямар ч асуудалгүй л гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Ямар ч нэг өмнөх удирдлагуудыг бол ямар ч Монгол улсын шүүхэд бол хандна гэсэн тийм мэдээлэл бол байгаа л юм л. 2023 онд Төв аймагт Шгшөөгийн бэлтгэлийн бааз гэж нээсэн байдаг те. За энэ баазыг Шгшөөг
ашигласан чинь мөнгө бас нэгсэн гэдэг юмс нэг ийм мэдээ байгаа юм да. Тэр үед юу болсон юм бэ? Биднээсийг бол яг хамгийн сүүлийн тэмцээнд явхад бол яг өвлийн нөхцөлд биднээс энэ яг Улаанбаатар хотод яг застаад бэлтгэл хийжсэн. Тэгээ нөгөө биднээс дуулан тэнцээ нөгөө застаад бэлтгэл хийгээд билээхэн эйр дом байгаад байдаг үндэсний шок зөөрүүлсэн байрлал баацтай. Тэгээ биднээс энэ фитнесийн бэлтгэл буюу тэгээ гадаа цасан дээр бэлтгэл хийж байгаа л яг тэмцээнд явахаас 3 хоногийн өмнө очиж Төв аймагт бол байрлсан. Тэгээ тэрний зардал мөнгө нэхэгдсэн. Тэгээ одоо энэ нийт хэдэн хүн байрлсан, нийт хэдэн өрөөнд орсон, өдрийн 3 хоол идсэн, талбай хэрэгэлсэн гэд ийм мөнгнүүд ингээл төсөн мөнгөд Монголын хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбоонд нэхэмжлэл ирж байгаа. Тэр чинь уул нь одоо бас үндэсний шгшөөгийн бэлтгэлийн баац шүү дээ. Заал чи өөрөө хөлбөмбөгийн холбооных биш юм уу? Одоо биш л болж таарж байгаа шиг байгаа. Тэнд нь бас тэгээд бас нэг тэнцэн бас нэг хариуцж байгаа хүмүүс гаргацсан. Тэгээд тэр нь ингээд хөлбөмбөгийн холбооноос нэг хэмжлэх авдаг юм уу яа тэгээд ямар ч сан бол мөнгө төгрөг байхгүй нэг биднээс бол тэгж лээсэн. Яг байрлал ихтгэн байрлал гэхэд бол одоо хоол хүнс нөө галтгоо нь бас тустай баг байгаа шүү дээ. Тэр чинь бас яг хөлбөмбөгийн холбооны ажилчид хоол хийгээгүй галтгооны баг байгаа. Тэднээс нь одоо хоол хүнсний мөнгө болцсон байна. Мөнгө гаргаж өгөөч. Тэгээ хоол хийж ийн хүмүүс чинь байрлална гэдэг шалтгаанаа тэгээд цагийн тулгаж тэндээс 3-4 хоног байрлалчаал тэгэл цаашаа тэмцээнд явсан. Одоо би ингээд нэг хит хоног хөлбөмбөгийн холбооны бас удирдах албан тушаалтнуудаас ярилцлага авах гэдэг их хөөцөлтлөө л дөө. Тэгээд үнэхээр ярих хүн олддгүй юм байна. Албан тушаал дээр байгаа мөртлөө би тийм ажил хийхээ болцсон ингэсэн гэд янз бүрийн шалтгаан хэлж байна. Тэгвэл энэ удирдлагуудын зүгээс нь ер нь ийм бас дарамт шахалт гадагш нь мэдээлэл задруулахгүй гэдэг ч юм уу те. Ийм зүйл ер нь байдаг юм болов. Таны хувьд 2007 оноос хойш энэ хөлбөмбөгийн тогоонд чанагдж байгаа юм шүү дээ. Тийм. Гэхдээ яг би чинь бол ерөнхийдөө яг тамирчны одоо юутай явж байгаа шүү дээ статустай. Тэгээд яг ажилчтайгаа бол яа гэсэн одоо яг яаж байгааг бол сайн мэдэхгүй л байна. Тэгээд ер нь бол дуурахгүй ярихгүй цаашаа мэдээлэл өгөхгүй байна гэдэг маань бас санаа бас нэг шалтгаантай л баг. Айгүй хаалттай болцсон. Ер нь тамирчид биднес ч гэсэн одоо бол лигийн хязгаар эхлэж мэдэхгүй яваад байна гэдэг бол тэгэл айгүй хэцүү л. Энд чинь бүгд тодорхой календараа дагуул болоо явж явах хэрэгтэй зүйлүүд байхгүй. Та дээд лигийн бас хөрөөл донд байгаа хүн. Ер нь хөлбөмбөгийн тамирчид яг багцаал да дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байгаа шүү. Ер нь бол дийлийнх нь бол тамирчид бол ер нь зарим тамирчид бол 12 сарын хугацаанд сар бүр тогтмол гэж байдаг. Зарим тамирчид бол лигийн хугацаанд тэгэл өвлөл яг хэдээс хэдэн сарын хугацаанд болж байгаа. Оф сизны үеэр цалингүй яг бэлтгэл эхэлсэн үеэр цалин бодогдно гэл ер нь хэд хэдэн төрөл яг клубтэйгээ ямар гэрээтэйгээ шалтгаалаад тиймэрхүү л байгаа. Тэгэхээр яг тэр бүр зарим одоо зөвхөн өвлөлөөр нь аваад 2 хуваад авчдаг, бүтэ авчдаг ч хүмүүсээс байгаа. Тэгээд яг дунджаар нь бодох юм бол нэг тамирчид нэг сарын цалин нэг сая 500 байна уу? Нэг тиймэрхүү л байгаа. Яхаа дөнгөж лигт гарч иж байгаа тамирчид арай жоохон бага байж магадгүй. Тийм энэ мөнгөөр л амьдрахад боломжгүй байхгүй. Тэгэхээр яг хажуугаар нь биднес ажил хийх хэрэгтэй болно. За хажуугаар нь ажил хийж чинь гэдэг чинь энэ нөгөө нэг мэрэгжлийн тамирчин гэдэг статусаас доош орчиж байгаа байхгүй. Хагас мэрэгжлийн гэдэг. Тиймээс мэрэгжлийн тамирчин бол зөвхөн хөлбөмбөг нь бол ажил олцсон хүмүүсийг л мэрэгжлийн тамирчин гэж одоо дүгнэн шүү дээ. Тэгэхээр чи одоо Монголд бол мэрэгжлийн тамирчин гэж байгаа хүн бол цөөх маш цөөх. Одоо бол нөгөө энэ гарчлаа болмоор байна. Тэр нь гарчвал зүг гэдэг бодол одоо жоохон шантарсан хэцүү л байна. Тэгээд олоннууд Монголын хөлбөмбөгийн төлөө ажиллаач. Энэ олон одоо хөлбөмбөгийн хүүхдийн агтай Монголд маш их 14 хүртэлх наснд бол маш их олон клубуд ордог. Улсын аврагт бол 40 45 6 клуб оролцсон. Нэг баг 12 хүүхэдтэйгээ бодохоор асар олон хүүхэд байгаа байхгүй. Тэгээ энэ олон хүүхдүүдийн ирээдүг бас нэг бодоод ажилтдаг байгаасай л гэж хүсмээр байна.